Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчиг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн. Онцгой эрх 52 дугаар хэсэг. 2 дугаар бүлэг. Үхлийн салхи дэгдээгчд. 1. Суйрлээс гарах замаан бэлдсэн нь. Хасан нуурта болсон суйрлийн дараа Японы армийн дарга нарт үнсгэр царайлж нэг хэсэгтэн алмайрын бодлогоширчээ. Тиймээс Йошиг харбин дэрхэд Хато генерал Цараймуутай угтлаа. Тэрээр Дигашилид амир өгдсөн Оросын цагаач нарын асуудлыг хариуцж байлаа. Гэтэл Хасуу Тойши ахтайгаа холбоо барьж генералын ар хударгаар оргож амжсан төдийгүй тэр хэрэгт сэрдэгдсэн Мечанов харбин руу ирж явах замдаа техникийн ослоор Диважинд одлоо. Чингэд Атман Семеновтад тал засаж байсан генерал харбин дэх Оросын фашист толгоонд ямар шуухан тайлбар өгөхөн бодон шаналв. Хато ингэж сэтгэлэн шаналгасан болохоор Йошигоос учир явдлыг ахин дахин лавлана. Тиймээс Йоши нүдэрийн үтсэн бүгдийг генералд айлдах ёстой боллоо. Нэг өдрөөр 7 өдөр нэгчээр Камейзо тийм сайхан боломжийг алдаж гай тарих гэж өглөөд өрөөнийхөө ширээний дэргэд зогсож байснаа цонх руугаан очиж намрын ихэн сарын бүрхэг тэнгэртэй харбины гудамж руу гөлөрлөө. Ер нь юу болсныг Дистралан яриад хаж гэж генералыг гайхаш тасарсан янзтай асуухад Йоши Кака Улаан Оросоо 4-р сарын 28-нд Известия гэдэг сонд нийтэлсэн зүйлийг санаж байгаа үстэй. За тийм. Орос Японы маргааныг хилцээний замаар зохицуулъя гэж санал дэвшүүлсэн юмдаг. Камейзо-сан үүнийг зөвшөөрөөгүй. Тэгээд өөрийнхөө бүх ажиллагааг санаачилсан юм байна лээ. Би түүнийг мэдж байна. Гадаад ям Москва дахь элчингийн хэргийг төр хамаарч байсан Нисигээр дамжуулж Хасан нураас Оросын зэргүүдийг гаргахыг 6-р сарын 15-нд мэдэгдсэн билээ. Ниси санаа тэр мэдгэдлийн хариу болгож Улаан Орос 1886 онд байгуулсан Хунчууны гэрээний талаар Правда санинд 18-ны дугаарт нийтэлсэн л дээ. Үүнийг Камейзо болон түүний саналыг дэмждэг хүмүүс Кокухоншиа тэрийн үндэс Сакурайка Интор болон Харлуу нийгэмлэгийнхний түлхээсээр хэдэн залуус Токио дахь Улаан Оросын элчингийн байшин руу дайрсан. Би тэр бүгдийг мэднэ. Тэр байтугай 6 дугаар сарын 20-нд Сегемицугийн тавьсан асуудлыг мэдж байсан юм. Харин Камейзо тийм сайхан завшаанаар Чанхуфины 15,000 зэргийн гаргаж хаад яхаран хамаг ажиллан балладаг байна да гэдэг асуудал намайг зовоож байна. Эрхэм дээдсэ, генерал эхний үед цэргийн зөв байрлуулж чадсан. Ялангуяа их бүгийн гал хамаг асуудлыг шийдэж Бизиманная Зао Зерная өндөрлөгийг манайхан амархан авсан. Камейзогийн гол алдаа бол Хасан нуурын зүүн талаар улаан арим орж ирэхгүй гэж тооцоолсон юм. Учир нь Хасан нуурын зүүн тал намайг шавхаа ихтэй зам харгуугүй болохоор бүхэл бүтэн 2 дивизийг оруулж чадна гэж хэн хүний санаанд орох билээ дээ. Гэтэл Улаан Оросууд тэр намайг дундуур цэргийн гаргаж бүргэд орчмын газрыг хамгаалтанд авчихсан юм. Тэр намгийг тооцоолоогүй гинтнэ гэдэг чинь яа харахгүй л тэнэг хүний зан чанар. Тиймээс Улаан Оросууд Хасан нуурын баруун хойд хэсэгт хамаг цэрэг техникийн богинуулсан гэдэг ойлголтыг Камейзо төрүүлээд цохилтынхон гол хүчийг Хасан нуурын зүүн талын намаг дундуур явуулж Камейзогийн хударгаар орсон байна. Эрхэм дээдсэ. Гэхдээ 8 дугаар сарын 2-3-нд Камейзогийн бүх хүч Оросын довтлогооныг бариагүй бол Дигашили айлэрт Оросуудын гарт орох байсан. Тэр чинь Камейзогийн амиа хоохоолсон арга болохоос Байлдааныг амжилтанд хүргэх арга биш. Энэ чинь Москва дугаа Сегмицуг гал зогсоох, үгдүүгээ бууж өгөх санал дэвшүүлэхэд хүргэсэн юм. 8 дугаар сарын 4-нд тавьсан тэр асуудлыг Оросууд мэдэхгүй гэж санаа юу? Та нар Байлдааны галыг төр зогсоох нэрийдлэр хүчээр сэлбэх гэсэн бодолтой байсныг Оросууд мэдж байгаа учраас галаан төр зогсоохгүй гэсэн шүү дээ. Тэд чинь маанаг амьтад биш. Тиймээс зөвл засаг гэгчийг 21 жил хөл дээр нь зогсоож чадсан. Та нар юмыг боддоор сэтгэж байх хэрэгтэй. Гал зогсоох нэрийдлэр эзэн хааны 15-20 дивизийг Солонгосоос очих хүлээх гэсэн та нарын залийг Варшилов мэдээд Иштерний газарт 39-40-р дивиз механикдсан бригадаан шилжүүлсэн байна. Эрхэм дээдсэ, таны хэлдэг төмөн зөвөө. Үнэн дээр Камейзод эзэн хааны цэргийг удирдах мэдлэг чадвар дутсан юм. Цэргийн жанжиг хүн гэдэг чинь ахар богино хугацаанд баг хүчээр зөв зохион байгуулж бүх галаа нэгтгэж чаддаг байх хэрэгтэй.
Улаан Оросуудыг хар. 8 дугаар сарын 5 гэхэд бүх цэрэг зэвсэг техникийн зөв байрлуулад 6-ны өглөө манан хүртэл ашиглаж чадсан байна шүү дээ. Тэр байтугай Камизогийн бэлтгэл хүч хаана байрлаж байгааг сайн мэдэж байж. Улаан арим Камизог дийлэхгүйдэн ухарсан биш. Гол хүчийн эрдэл та нарын ард талд тагнуулан хаяжхаад ухарсан дүрээр молигдсон байна. Тэгээд Оросын тагнуулууд Камизогийн бэлтгэл хүч хаана байгааг мэдэж чадсан учраас Оросын 130 бөмбөгдөгч, 70 дайрагч онгоц, элсэн арал дээр байсан бэлтгэл хүчийг Элс шоротоо хутгаа тэгшилчихсэн байна шүү дээ. Гэж сүртэй хашгирч хэлээд цонгоныхон дэрэгдээс Ёшигийн хажууд ирж зогслоо. Ёши-сан, та хасан нуурын байр зүйн зургийн ажлыг хугацаанд нь сайн хийсэн болохоор та зохихүүргэн гүйцэтгэснийг хэлэх хэрэгтэй. Харин одоо таныг маш том ажил өгтөж байна. Камизо эзэн хааны армийн нэрийг хасан нуурын байлдаанд гутаасан бол одоо бид түүнийг аврах их ажлыг дөрвтөө эхлэх ёстой. Энэ бол Монголыг эзлээд цааш там байгаль Сибирт эзэн хааны дэглэмийг тогтоох явдал юм. Тиймээс таныг Тозиягийн мэдэлд буцааж ажилуулахар болсон. Та нөгөөдөр гэхэд мөгдөнд бэлэн байх ёстой. Гэлээ. Уужим өрөөний дөрвөн ханны дагуу залсан урт өргөн ширээний хоёр талаар суусан зэргийн дарга нар утсаар ярьж байгаа ширвээ сахалтай махлаг дуу биетэй бодлогоширсан царайтай Уэда руу ширтэжээ. Уэда утсаар ярьж байхдаа хаяа мэдлээ ойлголоо. За тэгье гэхээс өөр юу ч хэлэхгүй анхааралтай сонсон. Гавантууны армийн удирдагчийн өрөөнд цугласан хүмүүс алдарт сол албан тушаалын эремб дэвээр сууцгаасныг аживал ямар асуудал хилцэх гэж угаан тодорхой болоо. Өргөн ширийг тойрцуулсан хүмүүсийн өмнө цэвэрхэн цаас тавьсныг аживал ярианд гарсан баримтыг тэмдэглэж өөрсдийнхөө сонлыг түнд тулгуурлаж бэлтгэхэд зориулсан ажээ. Тиймээс Уэдаг утсаар ярьж байхад зарим генералууд өөрийнхөө ярих үгийг санааг нь тэр цаасан дээр тэмдэглэж суулаа. Ширээний цонхон толын эхэнд хошууч генерал Тозия сууж, түүний өмнөөс харж суусан хурандагийн хажууд энгийн хувцастай намхан пагдгар биетэй хижээлдүү хүн суусан нь Жанжин штабаас ирсэн төлөөлөгч байлаа. Энэ хүн Уэдагийн өрөөнд болох хурлын явцыг ажиж дээш нь илтгэх үүрэгтэй болоо. Харин Тозиягийн дэргэд харбингаас умар солонгосын хэл хүрдэг төмөр замын Пинфан өртөөнд нууц байгуулсан зэргийн эрдэм шинжилгээний газрын захирлын туслахуудын нэг суужээ. Тэр нууц байгууллага 1934 онд байгуулагдсан бөгөөд бактериологийн дайны үйл ажиллагааг боловсруулдаг хэд хэдэн хэлтстэй аж. Тэр хэлтсийн нэг нь Харбинд усаар хангах урьдчилан сэргийлэх газар гэсэн нэрээр ажилладаг бөгөөд тэнд зөвлөлт Монгол Манжуурын зарим нутгийн усны дээжийг шинжилж нян үржүүлэх ашигтай асуудлыг боловсруулдаг ажээ. Харин тахлын нян судалж үржүүлэх хэлтс нь маш нууц байдаг. Тэнд өвөр Монгол Манжуураас олзулсан хүмүүсийг авчирч туршина. Уэдагийн өрөөнд эдгээр хүмүүсээс гадна Гавантууны армийн хэд хэдэн дарга нар сууж байна. Тэдгээр генералуудын доохон талд суусан нэгэн хошууч Ахмад хоёрыг аживал халах голын сав газрын байр зүйн тодруулалтанд түшиглэж газрын зургийн тоймол завгар хийх мэргэжилтэнгүүдийн ажлыг удирдах ёстой хүмүүс байжээ. Уэда утсаар ярьж дуусны дараа ширээн дээр байгаа ширэн хавцнаас хэдэн бичиг гаргаад нүдэндээ шилэн зүнгүүт яриагаан эхэллээ. Жанжин штабын дарга ярьж байна. Та бидэнд маш их ихтгэл найдвар хүлээлгэж байгаа төдийгүй халах голын асуудлыг шийдэх төлөвлөгөөг яаралтай боловсруулахыг шаардж байна да. Би юуны өмнө хасан нуурт манай армийн нэрийг хөөцсөн Камизогийн алдааг давтаж болохгүй. Нөгөө тэгвэр хасан нуурын ажиллагаа нурсан хятадыг манай мэдэлд олгох талаар асуудлыг их гүрнүүдээр зөвшөөрүүлэх явдалд саад болсон. Энэ байдлаас ангижирч манай армийн ялагдашгүй хүчийг их гүрнүүдэд ойлгуулах, ялангуяа Сибирь алс дорнодыг эзэн хааны эзэмшил болох хүчин чадал төгс төгөлдөр байгааг харуулах ёстой. Иймээс халах голын асуудлын талаар хэн дэрсэн хүн бүхэн өөрийн саналаа миний ярьсан баримтанд түшиглэн хэлэх хэрэгтэй. Гэд Цэргийн яам Жанжин штабын баримталж байгаа бодлогыг тайлбарлав. Эрхэм генералууд энэ хэдэн сарын өмнө Герман Австриг эзэлсний адилаар одоо Чехословакийг нэгмөсөн шийдэхээр Мюнхенд хийсэн Англи, Франц, Итали, Германы хэлцээг үр дүнд хүргэх нь гарцаагүй болсон.
Энэ нь бидэнд Хятадыг бүрмөсөн эзлэх төдийгүй Улаан Оросын эсрэг хийх дайны амжилтанд хүрэхийн тулд Германтай холбоо байгуул алхмыг нээж өглөө. Ялангуяа Герман Мюнхний хэлэлцээгээр Чехословакийн асар их хүчийг ганц сумны гарцгүйгээр авсны адилаар бид Хятадыг тийм замаар авахын тулд Америк, Английнхантай тохиролцох боломжийг бий болгох хэрэгтэй. Энэ явдал халах голд байгуулах манай ялалтаас ихээхэн шалтгаалах юм шүү. Иймд бид алдагдсан нэр төрөн аврахын тулд халах голыг эзлэх ёстой. Уэдагийн дараа Жанжин штабын төлөөлөгч босож ярьлаа. Уэда-сан олон улсын төрийн уур амьсгалыг зөв дүгнж ярьлаа. Үүний зэрэгцээгээр бид Улаан Оросын армийн талаар бодох хэрэгтэй. Жанжин штаб Улаан армийг дотроос нь задлах, удирдлагын ажиллагааг сарниулах талаар баггүй зүйлийг санаачилсан. Үүнийг амжилтанд хүргэвэл Сталингаас Монголд үзүүлэхээр амласан үүргийг саатуулж, Монголын цэргийг яахын зургүй устгаж амжилт гаргах нь гарцаагүй. Манай арим Монголыг эзэн хааны эзэмшил нутаг болгож чадвал бас Чанкайшигийн гараас Хятадыг төвөггүй салгаж чадна. Ялангуяа Улаан Оросоос Монголд үзүүлэх цэргийн тусламжийг таслан зогсоож чадвал Улаан Оросоос Хятадд үзүүлэх ёстой цэргийн тусламж бүтэхгүй гэдгийг Чанкайшид ойлгуулж чадна. Ингэснээрээ Хятадын нэгдсэн арим гэдгийг сарниулж чадна. Энэ бүхнийг амжилтанд хүргэх алхам бол халах голыг эзлэх явдал юм. Халах голыг эзэлснийг Чанкайши сонсонгууд манай армийн сүр хүчинд итгэж Хятадын асуудлыг шийдвэрлэх хэлэлцээний ширээнд өөрснөө бидний гуйж өрөх нь гарцаагүй билээ. Жанжин штабын төлөөлөгч Гавантууны армийн удирдах хүмүүсийн сэтгэлд итгэл төрүүлэхийн тулд Жанжин штабт боловсруулсан хэд хэдэн нууц төлөвлөгөөний талаар ярьлаа. Уэдагийн өрөөнд байсан дарга нар төлөөлөгчийн яриаг анхааралтай сонсож, зарим зүйлийг цэргийн томьёо олсон тэмдэглэлээр бичиж авлаа. Жанжин штаб алс дорнд руу чиглүүлсэн ооцоо төлөвлөгөөний шинэ хувилбарыг боловсруулсан. Ялангуяа халах голд ялд байгуулвал Той харагийн удирдсан 5 дугаар арим алс дорнд руу орж байгалийн чандах газар нутгийг эзлэн авах болно. Тиймээс халах голд хийх ажиллагаанд 5 дугаар армийн бүрэлдэхүүнийг оролцуулах болно. Иймээс та бүхэн энэ талаар саналаа тодорхой ярилцаж шүүн тунгаах ёстой гэж үзэж байна. Жанжин штабын төлөөлөгчийн сүүлчийн үг Тозиягийн сэтгэлд аятайхан сэтгэгдэл төрүүлв. Тиймээс Тозия өөрийнхөө нэр төрийг үнэлүүлэх алхам хийх ёстойгоо ухаарлаа. Чингээ Тозия Жанжин штабын төлөөлөгчийг сунгууд босож өөрийнхөө үүрэг зорилгын үүднээс саналаа хэлв. Эрхэм дээдсэ, бид Азийг сэргэн шинжлэх, эзэн хааны замналыг хэрэгжүүлэх жинхэнэ бодит бололцооны босгон тулаад байна. Тиймээс бид эзэн хаандан өнж самуран ёс Бусидог баримтлах ёстой. Богд хаан Ангтон хахуйдан эзэн хааны армиас тусламжгүйж олон сая йентэй тэнцэх ихээхэн хэмжээний алдыг Хятад авчруулсан тодорхой болсон. Гэсэн ч энэ алд одоо хувь хүний хөрөнгө болж байгаа. Гэхдээ Богд хаан тулсыг сэргэн байгуулах буюу Монгол туурхтныг нэгтгэх үндэсний үзэлтэй хүний гарт энэ хөрөнгө байгаа нь бидэнд түүнийг ашиглах боломж олгож байгаа юм. Тозияг үг хэлсний дараа хэд хэдэн дарга нар түүнээс зарим зүйлийг тодруулж асуух зөвшөөрлийг Уэдагаас гуйлаа. Уэда генералуудын хүсэлтийг зөвшөөрөв. Тозия-сан, халах гол руу чиглэсэн ажиллагааны нэг чухал зүйл бол армийн цэрэг зэвсэг техникийн тээврийн асуудал юм. Бидний мэдж байгаагаар бол Юкигийн талигач эсэг хайлаараас буйр хүртэл төмөр зам тавиулах сонирхолтой байсан гэдэг. Та үүнийг юу гэж бодож байна да? Гэж нэг генералыг асуухад Тозия суудлаасан өндийлөө. Бидэнд энэ талаар хоёр боломж бай. Нэгд хайлаараас буйр нуурлуу төмөр зам тавих асуудлыг нууцлах ёстой. Түүнийг нууцлахын тулд Юкигийн нэр төрийг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл буйр нуурлуу тавих төмөр замыг арим цэрэг дайны зориултад тавиулж байна гэдэг шууган дэгдээлгүй. Харин Юки өөрийнхөө хөрөнгийг Манжуурын зам харилцааны нийгэмлэгт хөрөнгө хоршин хувь нийлүүлж иргэний зориултаар тавьж байгаа юм гэдэг сэтгэл төрүүлвэл манай армийн ажиллагааг нууцлж чадна. Нөгөө нэг боломж бол Юки эцгийнхэн гэрээсэлийг бодож төмөр замын нийгэмлэгүүтэй хөрөнгө хоршиж буйр хайларын төмөр зам тавих явдлыг эрхэмлэвэл хувийн пүүсүүдэд армиас олгох зардлыг Юкигээр гаргуулж болох юм. Тозиягийн дараагаар Харбины эрдэм шинжилгээний институтын захирлын туслах ярьлаа. Халах голын ажиллагааг амжилтанд хүргэх асуудлын нэг бол Монголын нутагт нян тараах явдал билээ.
сайн шилж сонгосон бом, сүрье, тахлын ям бол бидний хамгийн гармгаа зэвсэг мөн. Манай газар энэ хугацаанд тахлын ян үржүүлдэг дулаан төхөөрөмж бүхий савнаас 130 мянган ян булчин задлах уушигны сүрье, гэдэсний хэжиг, тахлын олон арван тонн ям бэлдсэн. Бид халах голд хамгийн дөрөнд ням туршихад бэлэн байгаа бөгөөд ганцхан армийн удирдлагаа шийдвэр хүлээж байна. Ням боловсруулах 4-р хэлтээс нянг хүнд турших 5-р хэлтстэй хамтран ажиллаж байгаа нь их амжилтанд хүрлээ. Ялангуяа бутрамгай шаацсан бэлдсэн явдал нянг ямар ч газар орон тарах боломжийг бий болгож өглөө. Гэд тусгайлан бэлдсэн цагаан шаацсан бардгонуудыг үзүүлж сонирхуулав. Гаван тууны армийн удирдагчийн өрөөнд болсон хуралдаанд хятадд байлдаж байгаа хэд хэдэн дивизийн удирдагч оролцсон нь халах голын байлдаанд тэдний хэнийг тавих вэ гэдэг асуудлыг шийдэхтэй холбоотой байлаа. Тэдгээр генералууд хятадд байлдаж байгаа хэд хэдэн дивизийг Монгол руу татах зүйтэй гэж үзв. Ингээд хүмүүсийн эцэст Уэда товч дүгнэлт хийлээ. Та бүхний үзэж байгаагаар бол халах гол явуулах манай ажиллагаа их ирээдүйтэй гэдэг нь тодорхой байна. Тиймээс бид халах голын ажиллагааг явуулах тохиромжтой газрыг шилж сонгох зайлшгүй боллоо. Халах гол бол Яматогийн хөвгүүдийн эр зэргийг төдийгүй манай шин зэвсгийн сүр хүчийг бадруулах ёслолын хаалга болох нь дамжиггүй. Тиймээс алс дорнд Сибирт эзэн хааны замналыг дэлгэрүүлэх ажиллагааг Монголоос эхлэх болно. Банзай! Хаккаито! Банзай! Уэдаг үгхэлж дууссаны дараа Жанжин штабын төлөөлөгч босож энд ярьсан зүйлийг та бүхнээс өөр хэн ч мэдэх ёсгүй учраас штабын дарга нарыг энд үрээгүй юм. Ингэхээр саний яриаг тэмдэглэж тавчилсан цаасаа над руу алах ёстой. Гэхэд хүмүүс тэмдэглэл бүхий товчилсан цаасаа төлөөлөгчд өглөө. Тозия энэ бүхний учрыг гадарлаж байсан болохоор юу ч тэмдэглээгүй цаасан дээр гарын үсэг зургатан энэ золиг армийн тагнуулын газраас төдийгүй Кемпатайгаас даалгавартай явал үдвэж таарах нэ гэж бодлоо. Уэда яриад дуусны дараа хүмүүсийн дараалаа. Гэтэл Жанжин штабын төлөөлөгч Комасубара Тозия-сан та хоёр төрөхлөө гэж гэлээ. Хүмүүсийг гарсны дараа төлөөлөгч Тозия-сан халах голын байр зүйн тодруулалтанд танаа Ёшиг илгэх талаар та ямар шухан бодолтой байна вэ гэж шалгав. Ёши хасан нуур явж нэлээд туршлагатсан хүн болохоор байр зүйн тодруулалтанд явуулахад болох юм шүү. Хасан нуурт очиж байр зүйн зургийн тодруулалт хийсэн хүний хувьд өөр хэрэг. Харин халах голын байр зүйн тодруулалтыг сайн хийнэ гэдэг бол газрын зураг дээр хийх тактикийг сургуулийн бэлтгэлийг сайн хангах төдийгүй жинхэнэ ажиллагааг дөрвтэй бэлтгэж чухал зүйл болно. Түүнээс гадна халах голын газар нутгийг харуулсан байр зүйн товгор завгар хийх нь маш чухал юм. Гэхэд Комацубара тэдний ярианд оролцож энэ чинь хамгийн зөв санал шүү гэж дэмжлээ. Би юу ч хийсэн өөрийнхөө хүмүүстэй ярилцъя. Тэгээд юуны өмнө халах голын хаагуур байр зүйн тодруулалт хийх вэ? Энийг тогтоох хэрэгтэй гэж Тозия хэлэхэд Уэда урьдчилсан байдлаас үзвэл хайлаастаг голын хоёр талаар судалгаа хийх нь тохиромжтой. Бид буур нуур булан дээрс халахын сүмэр туршилт хийгээд олигтой амжилт олоогүй. Тэгэхээр бидэнд шинэ газар сонгох хэрэгтэй. Тэр тусмаа армийн ажиллагаанд ашигтай газрыг сонгох нь чухал. Бидний үзэж байгаагаар бол цэрэг зэвсгийн тээвэрт хамгийн тохиромжтой газар бол Номон хаан бүр довооны чиглэл юм. Синзэнгээс хан ширээ хүртэл төмөр замтай бас дардан замч байгаа. Тэгээд ч инженерийн барилга байгууламжийн материалыг бэлтгэж гисэн хайльяраас цэрэг техникийн хүчийг дардан замаар татаж болно гэж хэлэхэд тэрээр сүүлийн 2 жил энэ асуудлыг гардан удирдах байгаа нь илэрхий болоо. Уэда үнэхээр сүүлийн жилүүдэд Сэцэн хан аймгийн Даван агчийн нутаг хошууг их сонирхожээ. Тэр тусмаа Давангийн нутаг хошууг бараг хошуудаас заагалсан Номон хаан бүр довоо гэдэг хоёр овоог онд сонирхсон. Тиймээс байлдааны өөрчилсөн төлөвлөгөөг Номон хаан Зикинон Номон хааны ажиллагаа гэж товлсон болоо. Тэгээд зогссонгүй байгалийн чамдад гэсэн ажиллагаатай үүнийг уялдуулахдаа 5 дугаар армийн дарга дой хараатай ярилцаж тохирсон зүйл цөөнгүй. Чингэд цэргийн яамд өөрийнхөө сонлыг уламжилсан болохоор Жанжин штабын төлөөлөгч ирж ажил байдалтай танилцж байгаа нь инээ. Эрхэм дээдс,
Миний бодож байгаагаар бол хаалгахгүй хайлиастын хавь газар армийн ажиллагаанд бүх талаараа тохирно гэж үзэж байна. Тиймээс ойрын үед би тодорхой санал хэлж болох юм аа. Гэж Тозуя хэлэхэд төлөөлөгч ярианд оролцож таны саналыг би дэмжиж байна. Гэхдээ 7 хоногийн дотор тодорхой санал боловсруулсан байхыг мартаж болохгүй. Гэд байгалийн чандад гэдэг ажиллагааг наривчилсан Японы жанжин штабт боловсруулсан. 8 дахь ажиллагаа гэдэг төлөвлөгөөний үндсэн санааг тусгасан 2 хувилбар бэлтгэхийг зөвлөлөө. Уэда Тозуяг мөгдөн рүү явах өдөр түүнийг гаргаж өгөхөөр галтрэгний буудал дээр ирэхдээ жанжин штаб манай үндсэн төлөвлөгөөнд түшиглэж 8 дахь ажиллагаа гэж тавлсан төлөвлөгөөний сонгомон хувилбарыг бэлтгэхээр шийдсэн. Үүний А хувилбар нь далайн эрэг хаваар улаан орсыг бутнэр гэх бөгөөд Б хувилбарт манай байгалийн чандад гэдэг ажиллагааг үндэс болгосон байна гэжээ. Тозуя мөгдөн дэрэх замдаа генералын хан энэ үгийг эргэцүүлв. Тэрээр бодсон зүйлийн амандан өглөж өөртөө санамалдаг болжээ. 52 дугаар хэсэг төгсөв.